За UBM радиотай хамтдаа байгаа сонсогч та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрийн шинжлэх ухаан танин мэдгүн шилдэг багийн нэвтрүүлэг сонсогч таны сонорт хүрэхэд бэлэн болсон байна. Шууд эфир дээр хөлөгч буйна. Хөлөгч багийн та бүхэнтэй хамтдаа байна. За өдрийн мэндийг сонсогчдоо. За өнөөдрийн манай шилдэг багийн нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн бидний ярих гэж байгаа зүйл бол тэнгэр элчийн тоо буюу тоо та бүхэд та бидний амьдралд юу хилээд байдаг вэ гэдэг энэ зүйлийг бол онцолж ярихаар бэлтлээ дээ. За тоо гэдгийг бол бид нар ер нь бол тоон дээр бол ер нь Аазууд нэг ялангуяа хачилбал өгөөд байд юм уу да. Хятад биштэй ганц одоо бид нэр ч ялгаа байхгүй. За тэгэл Япон, Вьетнам ер нь Европуудын дэргэд бол ер нь Аазууд нарийн айлуу хачилбал өгөөд байд юм. Одоо тэгдэг одоо нэг Азийн пинк шоу энтер гэж яваад байдаг шүү дээ. Азийн тоо одоо 9-7 юу ч илээ хятадуудаас тэр дундаа хэдийн тоо гэж илээ нөгөө 990 илүү. 880 нэмжлээ. Тим тоонууд Азийн тоо гэж үздэг. За тэр дундаа манай монголчууд ч гэсэн тоондоос их блогддог штэ. Одоо машиныхаа дугаарыг гар утасныхаа дугаартай хослуулах жишээ нэг гээл те. Ер нь бол их. За тэгэхээр энэ тоо манаас ямар утга зүйлийг илэрхийлдгийг хоёлаа бас жоохон сонсогчдод тайлбарлаад өгье. За тэгээд за ер нь бол одоо тэнгэр элчийн тоо буюу одоо сахиусан тэнгэрийн тоо гэж нэрлэдэг байгаа эднэрийг бол тий ямар нэгэн одоо бэлэгдэлтэй тоонор гэсэн үг шүү дээ. За энэ дэлхийн оюун санааны тал дээр бол энэ тооны үүрэг маш том үүргийг гүйцэтгэдэг тоо бол. Мөн яг одоо шинээр гарч байгаа тоонууд буюу одоо Angel Numbers гэж нэрлэдэг. Одоо бидний яриад тэнгэрийн тоонууд гэж байгаа. За эдгээр тоонууд нь сүнслэг талаас нь одоо тухайн хүнд одоо ямар нэгэн одоо мессеж өгж яадаг одоо нэг юмыг хэлэх гэж оролдож ядгаа гэж одоо хүмүүс энийг бол өөртөө итгэл үнэмшил төрүүлж тэрнийхэн дагуу одоо өөртөө ямар нэгэн одоо захиас өгж амьдралаа зохицуулж яд юм байна. Энийг бол ер нь нэлээ эртнээс бол хүмүүс амьдралдаа энэ тооны бэлэгдлийг бол авч хэрглэж яжээ. За тэнгэр элчүүдийн тоо бол одоо тоонуудын дараал бөгөөд одоо итгэгчдийн үзэж байгаагаар эдгээр тоонуудыг бол тэнгэр элчүүд эсвэл одоо сүнслэг ямар нэгэн зүйлс хүмүүсийн амьдралд одоо нөлөөлөхийн тулд ямар нэгэн байдлаар сануулгах юм уу эсвэл дэмжлэг юм үзүүлэхийн тулд эдгээр тоонуудыг бид нэрөө илгээж идэм байна гэж одоо ингэж тайлбарладаг юм байна. За тэгэл одоо хоёулаа ч одоо нэгээс эхэлнэ дээ. Одоо 111 буюу 11 гэсэн тоо ямар бэлэгдэлтэй юм бэ гэж. 111 ер нь хөвгүү тоо штэ. Тэ 11 сарын 11 чинь одоо Black Friday ч л нэг бидний яд гэдэг ингээд яриад байдаг. За энэ тоо бол ер нь ингэдэм байна. Аливаа шин зүйлийн эхлэл, шин хүсэлт мөрөөдлийг одоо урамшуулж байгаа тоо гэж үздэг юм байна. За хэрвээ тантай ингээд нэгийн тоонууд 11 ч юм уу эсвэл 111-ийн тоонууд ихээр одоо ингээд амьдрал чинь ямар нэгэн байдлаар ингээд гарч ирээд байх юм бол за та нэг шин юм эхлэх гээд байгаа юм байна гэж хэлж байгаа тэнгэрийн дохио шүү гэж одоо хэлж ойлгож болох юм байна. За ингээд бол энийг бол өөрийнхөө хэрв та ийм тоонуудад тулгараад байх юм бол таны бодол санаа одоо чинь одоо ямар нэгэн одоо шин зүйл бэлтгэгдэж өөрийгөө бол одоо шин зүйл хүлээж авах бэлдээрээ гэсэн ийм тэнгэрийн дохио гэж байгаа юм. Анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна. Юу эхлэх гээд байна гал ингээд бодолтой байх нь шүү дээ тийм ээ. Гэхдээ заримдаа яалтчгүй нэг цаг маг санамсаргуу нэг харж байгаа яг 12 ч юм уу 11 ч юм уу яг хараад байж идэг тийм. Яг тэгээд би хартсан гээл тэгдэггүй юу тийм ээ. Тэгдээ. За 22-ыг чи нэг явах уу? 222 ч байж болох юм тийм. 222. Энэ нь болохоор нөгөө давтагдах тэнцвэр эв наримлын захиас гэж одоо үздэг байх нэ. За энэ тоог маш их олон дахин харах нь за таныг одоо энэ хүү сахиулсан тэнгэрийн чиглүүлэгчид зөв зам дээр байгаа. Та бол их зөв зам дээр зөв юм хийгээ яваад байна. Бүх зүйл байх ёстойгоороо болж байгааг одоо илтгэж байгаа юм байна. Тийм. Ер нь бол та зөв зам дээр байна, тэмцэлтэй байна шүү гэж хэлж байна. Одоо танд бол их бүх юм байна, зөв сайхан байна л гэсэн үг юм байна. За энэ тоон одоо хүмүүсийг үйл явцад итгүүлэх, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэхийг одоо урамшуулдаг юм байна. Тийм болохоор хүмүүс бас энэ 22 юм уу одоо 222 гэсэн дугаартаас их дуртай байдаг юм байх нэ. За тийм байна тий. За 33 буюу 333-ыг нь би хэлж өгье. За хэрвээ таны амьдралд 333 юм уу эсвэл 33 гэсэн тоонууд гарч ирээд байх юм бол энэ орчлон ертөнцөөс урам зориг дэмжлэгийг үзүүлж байгаа шүү гэсэн одоо ийм тооны илэрхийлэл юм байна, бэлэгдэл юм байна. За энэ тоог олон удаа харах нь таны сүнслэг удирдамжаар хүрээлүүлж байгааг одоо илэрхийлж байгаа юм байна. За ингэхийн бол таныг ер нь одоо тэнгэр хангаа одоо ивэж байна гэж бодоод өөртөө одоо урам зориг авахд ерөөсө буруудах зүйлгүй юм байна гэж ингэж л одоо тайлбарладаг юм байна да. Манайхан ч бол 3 тоонд дуртай шүү дээ. Тийм, энэ нь өөдрөг байж урагшлахыг сануулж байгаа гэж штэ тийм. Тэгж байна. Жохон гутрангуу ч юм уу, жохон тиймхэн байгаа л өөдрөг байгаарай, урагшлаарай л гэж танд тохио өгöd байгаа хэрэг юм байна. За 444 гэсэн тоо байдаг. 44 ч юм уу тийм. Энэ нь болохоор сахиусан тэнгэрүүдийн одоо захиас гэж үздэг байх нь. Энэ тоог харах нь таны одоо тэнгэрлэг хөтөч, таны дэргэд таны дэмжлэгт байгаад байна. Яг одоо хийж байгаа бүх зүйл тань тэр одоо тэнгэр бурхны анхаарлын гадна байх болно гэдгийг одоо мөрөн дээр тань тайлгаруулж
оруулахтай адил гэсэн үг юм байна. За 4-ийн тоон тогтвортой байдал бат бөх сүрийг илэрхийлдэг, хүмүүсийг өөртөө болон өөрсдийн замд итгэх итгэлийг урамшуулдаг гэж үздэг байна. За хэрв та 444 эсвэл 44-44-тэй олон удаа тааруул энэ нь зүүн совингоос сонсож шаардлагатай үед өдөрдөмж илэрхийлэх шинж тэмдэг гэдгийг мэдэж аваарай гэж одоо сануулад байгаа юм байна. За 5-ын тоо гэхтэл 555 гэж одоо яг юу гэсэн үг гэдэг юм бэ те? 5-ын тоог одоо манайхан бас их бэлэгддэг, дуртай хагаад байдаг. 5 онц гэж явдаг гэсэн. За 5-ын тоог ихэвчлэн өөрчлөлтийг бэлэгдэл гэж үздэг болохоор 555 гэсэн гурвалсан тоог байнга хэрэг сонсогч та бүхэн маань хараад байвал ямар нэгэн өөрчлөлт гарах болно утгыг агуулж идэв юм байна. За 555 ч юм уу эсвэл 55 таны амьдралын замд гарах өөрчлөлтийн дохио сайн ч вэ муу ч вэ ямар нэгэн өөрчлөлт бол одоо таны амьдралд гарах гад байна. Тийм байна тий. Тийм болохоор та 555 эсвэл 55 дугаартай сахиусан тэнгэрийг харах нь таныг айдас эргэлзээгээ орхиж өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх нэг арга зам юм шүү гэснийг одоо дохиог танд өгөөд байгаа юм байна. За ойлголоо. За 666. За би энэ хэлээд. Муу 666. Гэхдээ яг хөө эн чинь одоо бас яг тийм ч утгатай бас биш юм бэ шүү энэ чинь. Олон нийтийн итгэл үнэмшил болохоор 666-ыг ер нь сөрөг муу ёр гэсэн утгаар ингэж нэлээд хүлээж авдаг болсон гинэ. Гэтэ зарим хүмүүсийг одоо зарим хүмүүс нь болохоор 666-ыг бол чөтгөртэй холбоод одоо энэ бол ер нь амар тоо энэс зайлсхийн гэж ингэж яриад идэг. Гэтэ бодит амьдрал дээр бол одоо энэ юуныхан бол юуг тайлбарж байгаа тэгэхээр 666 бол одоо энэ тоонууд гарч ирээд их юм бол ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй хүмүүс дэмжлэг инэрн нэгүсгүй хэрэгтэй юм шүү гэсэн ямар нэгэн танд одоо тусламж хэрэгтэй шүү гэсэн утгыг л илэрхийлж байгаа юм байна. Тэс нэг муу ёрч биш. Яагаад муу ёр гэдэг болсон тийм муу ёр. Европуудын л билэгдэл байна. Муу ёр 666 гэдэг нь бодоо 6 талын болцсон юм шиг байна. За нарийн сайн мэдэхгүй юм гэхдээ. Тэгээ энэ бол ер нь яг 6-ын тоо гарч ирээдээ бол чөтгөр мөтгөрхөөс илүүтэйгээр танд ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг хэрэгтэй болоод байгаа юм шүү гэсэн тэнгэрийн сануулгал юм байна да гэж ойлгочиход болох юм байна. За 77 би явчих юм уу. За тэгээ. За хэрвээ 777 юм уу? Эсвэл 77 гэсэн тоонууд ингээ гарч ирээд байвал за оюун санааны гэгэрлийн шинж тэмдэг гэж үздэг гинэ. За одоо манайхан чинь зарим нь дордохын 7 л гэдэг, зарим нь болохоор 7-гийн тоог сайн л гэдэг ингээд янзаар л яриад байдаг. За 77-г бол бас зарим талдаа бол санхүүгийн хөгжил цэцэглэлд таныг ойртуулж байна гэж. Одоо таны санхүүгийн байдал сайжирна гэж одоо бэлэгдэж байгаа ийм тоо байд юм байна. За зөвхөн энэ тоог дахин харах нь тухайн хүний амьдралыг одоо зөв замд нь орж санхүүгийн үр өгөөж удахгүй ирэх болно гэж хэлж байгаа гэж ингэж ойлгож болд юм байна. За 8-ын тоод нь бол бас манайх их бэлэгшээдэг шүү дээ. За хэрвээ хин нэгэн хүн 8-ын тоог за 888 ч юм уу 88 гэсэн хэлбэрээр дахин хараад ахын бол орчлын ертөнцид та бүхэнд элбэг байдлыг мессежийг илгээж байна гэсэн үг юм байна. За тийм ч учраас дөнгөж сая хоёлаа ярьлаа шүү дээ. Азийн пингшүүд бол 8-ын тоо, 9-ийн тоо, 7-гийн тоо энтриг бол айгүй сайн одоо дээдж идэг те шүтж идэг. Азийн тоо ямар нэгэн сууглаа тэгэл машины дугаар юу байдгийг ер нь тийм тоонуудыг бол оруулаад байдаг те. За 888 эсвэл 88 нь орчлын ертөнцид одоо тухайн хүний төлөө ажиллаж байгаагийн шинж байна. Таныг бол одоо бүх талаас нь аз бол азаар ивэх нь амжилт бол амжилтаар ивэх нь те. Асаалттай тактикал гэсэн үг юм ба шүү дээ. За тэдний шаргуу хөдөлмөр хичээл зүтгэл нь удахгүй маш их одоо үр дүнгөө өгөх болно гэж одоо үздэг юм байна. Энэ тоон хүмүүсийн эерэг байх, зорилготой хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллахад одоо урамшуулал маягаар одоо бэлэг тэмдэг болж орж байна. 8-нд гарч ирэл зүгээр дачгнаал дайраад байх нь шүү дээ. Тийм байна. Тийм байна. За 9-ийн тоог би. За манайхан ч юм бол 9-ийн тоонд их бэлэгдэл дуртай. За хэрвээ таны амьдралд 9-ийн тоонууд гарч ирээд байвал за 999 ч юм уу 99 гэсэн тоонууд гарч ирээд байх юм бол амьдралын мөчлөгийн төгсгөл дуусчихыг бэлэгдэл гэж үздэг юм байна. Энийг сони би өөр энийг сонсож бас гайхчихсан. За тэгэхдээ энэ таны амьдралын нэг бүлэг дуусаад нөгөө одоо шинэ боломж шинэ боломж, шинэ эхлэл тавигдж байгааг илэрхийлж байгаа тоо юм байт юм байна. За 9-ийн тоог байн гарах нь өнгөрснөөсөө чөлөөлж ирээдүг эргээр хүлээж авахыг одоо сануулдаг гэж үздэг юм байна. Ийм бэлэгдэлтэй байд юм байна. За эднэр маань бол одоо дөнгөж саяны дуртаад байгаа тэнгэрэлчийн тоо гэж яг юу юм бэ? Тэр одоо сонсогч та бүхэнд ямар нэгэн зүйл хэлхийг оролдож байна уу? Тэ сануулад байна уу гэдгийг сонсогчтойгоо бас хуваалцлаа. Яг яалтчгүй ингээл нэг гудамжинд энэ тэнд санамсаргүй явж байгаа л нэг нүд бол нэг машины дугаар энэ дээр зогсдог шүү дээ. Гинт ингээл яг нэг тусдаг тий. Ингээл зүгээр явж ирсэн аа санамсаргүй ингээл харахаар нэрэл тэтэд дуу би аа тийм үү? Цагаан харангууд нэг тий түрүүний хэлдэг нэг 11 дээр ч юм уу 10
12 дээр ч юм нэг сонин тоон дээр ингээл зогссон байдаг. Тэр болгон бол цаанаасаа бас нэг учир бэлэг тэмдэгтэй аах нэ. Бид нар тэр болгон цаг зүүгээд байгаа хэрнээ баян тэрийг ингээл ер нь зогсоо зайгүй ингээ хараад чаддаггүй шүү дээ тий. Тэгэхэд одоо бас ийм бэлэг тэмдэгтэй байдаг байх нэ. За ингээд энэ дээр би ганцхан юм чинь. За яг сая бол бид нар дандаа тоо болгоны бэлэгдийн тэнцлээ. Гэхдээ Азуудын дунд бас нэг юм байдаг. Азууд ер нь 4-ийн тоонд жаахан дургуй талтай байдیں۔ 6 гэхээс илүү 4-ийн тоонд жаахан дургуй. Одоо Азуудын Солонгосч байсан, Японч байсан ялгаагүй ингээ явхад орон сууцнд турахад 1 2 3 гээд 5 гэж давхар тоологддог байхгүй. 4 тоотоо давхар гэж байхгүй. 4-р давхар гэж байдгүй байхгүй. Дугаарлалт нь. Ямар сонин тий. Ягаад 4 тоог та нар ягаад хэрэглэдэг юм чи 4 тоог гэдэг ханзаар үхэл гэж бичдэг гинэ. Тийм учраас 4 тоог бид нар ер нь хэрэглэдэг вэ. Энэ болжиг бол алгасаа явчих. Гэхдээ ер нь бол 4-ийн тоо гэхдээ нэг таатай тоо надад ч гэсэн бас биш юм шиг санагддаг шүү дээ. Яагаад би бас нэг сургалтанд суугаад нэг эрүүл мэндийн холбогдлоо сургалтанд сууж байгаад тэнд бол яг одоо нэг эмчнэрийн сургалтаа эрүүл мэндийн холбогдлоо. Тэр сургалтын дээр сууж байгаад бол яг тэр нөгөө сэхийн амьдруулах тасгийн эмчнэр хурал мэдээлэл зөвлөгөө солилцоод за тэнд ингээд сэтгүүлчид суугаад ингээд хамт сууж байгаад яг одоо нас барж байгаа тий ихэвчлэн тэнд одоо сэхийн дэмжлэгэнд эрчим дэмжлэгэнд явж байгаа улсууд юм бол ихэнх хувийн үр шөнийн цаг буюу одоо 4 цаг тий үүрийн 4 цаг өдөөс хойшийн 4 цаг тий ер нь 4 цагт л ер нь их одоо хорог орхитгоо тийм одоо ер нь дийлэнхий гэж байгаа. Тэр чинь би бас нэг уншижсэн санагдаад тэр өөрийн 4 цаг үр шөнийн цаг дээр скуулыг өдөөс хойш нэг 4 цагаас хойш хүний бие ингээд ноцоороод нэг унтах гээд байдаг та ингээд нэг 4 6-гийн хооронд ингээд сулраад байдаг. Хүний биеийн био хэмнэл ундын гэсэн тэр цагуудад. Өөрөөр хэлбэл тэр цагуудад био хэмнэл ундж яана гэдэг чинь нөгөө амьдралын дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө тэнгэр твших гэдэг тийм юм болоод байдаг. Ийм байлээ шүү. Тийм тэгээ би бас яг дотроо за тэгвэл нэрэл дээх үед чинь манай хүмүүс чинь харуу үдш бүрийн цагаар битгий хоорондоо хэрэлдэг ахмад настай улсуу тий хамаагүй үдш оройн цагаар яг үр шөнийн цагаар битгий гарч орцгоо гэж янз янзын юм ярьдаг. Орой үдш битгий яг ингээд нөгөө үр шөнийн цаг тасраал ирэхээр сүнс гүйдэл их байдаг гэж ярьдаг байсан шүү дээ тий хамандаа битгий дуулаад орлоо тэгээд настай хүмүүс тэгээд яг нэг иймэрхүү зүйлүүд бас байдгийн байна. Тэгэхээр энэ тоо бас буруугүй л тоо юм шиг учиртай. Одоо ингээд бодоход бас ингээд хоорондын хамаарал байна штэ энэ дээр чинь тийм ээ. За манай өнөөдрийн шилтэй багийн нэвтрүүлэг маань тооны бэлгэдлийн талаар ярьлаа. Тэнгэр элчийн тоо гэдгийг ярьлаа. За хамтран ажиллагчаа танилцуулж байгаа. За өнөөдөр шилтэй багийн нэвтрүүлэгтээ маань хамтран ажиллаж байгаа байгууллагаар GCI Централ салбар байгууллагаас хэрэгжүүлж байгаа Vampaco намайг буруу хэлээд байна гэдэг энийгээ дагаа штэ напа. Ани юугаа хэлсэн бэ таасаа ихчээ гэ. Vampaco гэдэг таа штэ. За суума төсөл агаамаа. За энэхүү төсөл маань Монгол улсад хэрэгжээд ерөнхийдөө 10 дахь жилтэйгээ залгаж байгаа. Өмнөх төсөл дээр маш олон хүүхдүүд амжилттай барилдаж олон сайхан гавьяа шагнал авчирч одоо амжилттай яваа зөндөө хүүхдүүд байгаа. За энэхүү тэмцээнийг маань Монгол улсын хэмжээнд 9-өөс 12 насны хүүхдүүдийн дунд 3 насны ангиллаар зохион байгуулж байгаамаа. Хэрвээ таны хүүхэд бүгд одоо сонирхолтой, жоохон хөөрхөн миралыг тарган тусдаасаа илүү биерхүү нэг хөөрхөн хүүхдүүд байдаг шүү дээ тий. Хөдөлгөөний эвсэлтэй, барилдааны эвсэлтэй бол. За тэгээ түрүүн таваас өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Манай монголчуудын цуснд нь угсаа одоо бүх тий дайчин төрөмгийн зүн байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд бас нэг авчаа шалгуулахад гэмгүй ах. Магадгүй ирээдүйн аврагда танаа гэрт байгаа ч юм билүү. Яаж мэдлээ тий. Дахан доор дайхан доор хүлэг гэж танаа гэрт одоо нэг том авраг одоо байж байгаа ч юм билүү. Яаж мэдэх вэ тий. Тэгэхээр та бүхэн маань энэ улсын авраг шалгуулах тэмцээнийг 5 дугаар сарын 11-нд зохион байгуулнаа. Бүртгэл нь бол одоо ерөнхийдөө яваад эхэлсэн байгаа. 4 сарын 2-наас ахуулаад яваад эхэлсэн. За насны хязгаар нь болохоор 12 оны 4 сарын 2-нд төрсэн хүүхдүүдээс 15 оны 4 сарын 1-нд төрсэн хүүхдүүд оролцож байгаа. 24 оны 5 сарын 11-нд Монголын үйлдвэрчний хэлний соёлын төв ордонд зохиогдно. Тэгэхээр та бүхэн энэ тэмцээнд бас хүүхдүүдээ оруулаарай. За Vampaco суума маань одоо энэ тэмцээнд оролцсон. Нийт тэмцээнд 12 хүүхэд маань шалгарна штэ. За тэндээсээ ахаад 3 хүүхдийг нь шалгаруулж аваад Япон улсын Токио хотод зохион байгуулагдах Vampaco суума буюу бүх Японы өсвөрийн авраг шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцуулж байгаамаа. Мэдээж бэлтгэн байна тий. Бэлтгэн маш их хичээл сургууль хийлгэсний үр дүнд. За тэгээ хамгийн гоё зүйл нь болохоор ерөөсөө нэг төгрөг гарахгүй. Тийм ээ харин тэр чинь гоё. 100% бүх зарлыг нь дааж байгаа. Оо мундаг тэр. За тэгэхээр та бүхэн 9911 16 23 9911 16 23 99 8 29 32 99 8 29 32 гэсэн дугааруудаас Vampaco сууманы талаарх мэдээллийг авах боломжтой байгаа. За мөн UBM радиогийн нэвтрүүлгүүтэй хамтран ажиллах хувь хүн албан байгууллагууд UBM радиогийн маркетингийн дугаар болох 9664 80-ийг 9664 8000 гэсэн дугаарууд руу за мөн UBM радиогийн одоо пэйж руу чатыг илгээх боломжтой байгаа шүү. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. За баяр та. За баяр та. Онц сурдаг,
Нүдний шилтэй, шүдний сайдтай. Мэдлэг нь тулцсан мэдээлэлд хангалттай өгчдөг. Дээрээс нь сахлыг мартаж болохгүй. Наач нүдний шилтэй баг ил байна штэ. Шилтэй багийн шинжлэх ухаан танин мэдхүү нэвтрүүлгээ өдөр бүр 10 цагаас хүлээн авсаасаарай. Эддэ шилтэй баг гэж та цагтай хэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маацраад мэдээлэл хүргээд явчихна гэсэн. Yes. Шилтэй баг.